Сайн байцгаана уу хүмүүст үзэгчдээ. Эх орон Монголын үндэсний телевизээс яс суртахууны боловсрал олгох зорилготой хүрдэг зөвийн тухай ярилцлагын нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг үзэж танд хүрэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр бид нэвтрүүлгийн санхүү эдийн засгийн дээд сургуулийн зөвлөх профессор, доктор Банзрагчийн оюун чимэг багштай хамтран явуулдаг байгаа. Тэгэхээр бидний өнөөдрийн ярилцах сэдэв бол яс суртахууны үндсэн ойлголтуудын нэг болох амьдралын мөн чанартай холбож зовлонгийн мөн чанарын тухай хамтдаа ярилцах юм. За сайн байна уу багшаа? Танд өнөөдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр бид цуврал нэвтрүүлгээрээ яс суртахууны үндсэн ойлголтуудыг одоо цуврал дугаар болгоноор ярилцаж байгаа. Тэгэхээр бидний өнөөдрийн ярилцах сэдэв бол амьдралын мөн чанартай холбож зовлонгийн тухай мөн чанарыг хамтдаа ярилцах болно. Тэгэхээр хамгийн ихний асуултаа би зовлонгийн мөн чанар гэж жоохон юу юм бэ гэдгээс эхлэе гэж бодсон. За амьдрал, жаргал, зовлон энэ одоо гурван зүйлийг хамтд нь ойлгож, уялдуулан холбож, ингэж одоо тайлбарлаж ойлголт өгжээж энэ одоо гурвыг гурвуулангийн зөв одоо хэрэгэлдэг, зөв ханддаг, энэ эдгээр зөв ханддаг ийм болдго юм аа. Эдгээрийг салгаж ойлгох одоо учиргүй юм аа. Тийм ч учраас бид өмнөх одоо нэвтрүүлгүүдээр амьдралын тухай, жаргалын тухай, тэдгээрийн мөн чанаруудыг дэлгэрэнгүй ярьсан шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бид зовлонгийн тухай бол энэ жаргалтай, амьдралтай холбож ингэж ярих юм аа. За эхний асуулт зовлонгийн мөн чанар гэж одоо юу вэ гэж өөрөө асууж байна. Энэ бол их зөв одоо асуулт байна. Учир нь юу вэ гэвэл бид зовлонгийн тухай бай, жаргалын тухай бай ярихдаа юуны өмнө мөн чанарыг нь заавал таны мэдэх ёстой гэж ингэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгэхээр зовлонгийн мөн чанарыг нэг хэдэн зүйлээр тайлбарлаж болох юм да. За нэгдүгээрт нь зовлон гэдэг зүйл бол амьдралын салшгүй хэсэг гэдгийг ойлгох ёстой. Амьдрал зовлон байдаг, зовлонгүй амьдрал нэг ч үгүй. Тэр ямар сандаа жаргал зовлон хоёрыг ингээд хамтд нь авч ойлгохын тулд бид нэр зовлонгийн жаргалыг нэхэлж яриад ингээд дараа нь зовлонгийн яриад байгаа. Тэгэхээр зовлон амьдралд бол жаргалтай хамт байж л байдаг зүйл юм байна гэж хинч зовхыг хүсдэггүй. Гэвчиг одоо зовлон байгаа л байдаг шүү дээ. Тэгэхээр зовлон амсдаггүй нэг ч хүн байхгүй. Би амсахгүй дээ надад зовлон ирэх ёсгүй. Би чи энэ зовлонгоос одоо саланг ангид бай гэж ингэж бодоод ч одоо нэмэргүй. Энэ бол заавал одоо байдаг юм зүйл юм ба. Амьдралын одоо жам ёс юм да. Жаргалж байдаг, зовлонж байдаг. Хүмүүс жаргалыг одоо байх ёстой зүйл гэж үздэг хэрнээсээ зовлон байх ёстой зүйл гэж үздэг байдаг шүү дээ. Тэгэхээр энэ бол бас буруу ойлголт юм байна. Зовлон гэдэг бол байх ёсгүй ч гэдэг байсан заавал байж идэг. Амьдрал одоо байх ёстой юм зүйл юм байна гэж ингэж ойлгоно. Зовлон жаргал хоёрыг ер нь салгаж ойлгохгүй байх учир дээр энэ мөн чанарын ихэн дээр би нэг жишээ хэлье гэж бодож байна л да. Тэгэхээр зовлон үзэхгүйгээр жаргалыг олохгүй. Зовлон үзэхгүйгээр жаргалыг олохгүй. Зовлон үзсэн хүн л жаргалыг жинхэнэ ёсоор нь мэдэрч чаддаг, мэдэрдэг юм болдго юм байна. Тийм учраас нөгөө бид нар зовлон ярихад бол жаргал заавал ороод ирж байгаа биз. Тий. За эхний мөн чанар бол инээ. Тэгэхээр зовлон харин ерөөсөө байдаг зүйл учраас хүн болгоно зовлон амсдаг учраас зовлон одоо бид нэр туулахаас аргагүй л дээ. Тэгэхээр зовлон хүнд эрэхтэй хэмжээний хувьд өөр, хугацааны хувьд өөр л ирдэг юм байна. Тэгэхээр зарим хүмүүс бол урт хугацаагаар нэлээ хүндхэн шиг ингээл өвдөөл зовоол ингээл байдаг шүү дээ те. Гэтэл зарим нь бол одоо яг өдөр тутмын шухуу зовлонгуудыг бид нэр ингээл амсаал явдаг. Одоо нэг хоолоо өвдчих ч байдаг юм уу, толгоо өвдөх ч байдаг юм уу, бие өвдөх зовлон бол хинтчил байж л байдаг. Нэг сэтгэл хямрах, шаналх зовлон бол байж л байдаг те. Энэ ийм одоо зовлонгууд бол ингээд ээлжилж ингэж байдаг юм байна. За зовлонгийн мөн чанарыг илэрхийлдэг дараагийн нэг чанар бол юу байхаагүй бол зовлон шалтгаан байгаа учраас байдаг. Шалтгаан. Тэгэхээр шалтгааныг бид нэр одоо ямар шалтгаан байдгийг болооч гэдгийг бодож мэднэ шүү дээ. Тэгэхээр тэр шалтгаан бол голчлон хүнээс өөрөөс нь хамаардаг шалтгаан байдаг юм байна. Зовлонгийн шалтгааныг хүн өөрөө бий болгодог гэж үздэг. Хүмүүс өөрсдөө зовлонгийнхоо зовх шалтгаанаа бий болгодог гэж ингэж ойлгож штэ. Зовлонг аливаа зовлонг бид нэр бусдаас ирээд л шалтгааныг за тэр ээжээс олчлоо, ааваас олчлоо, тэр засгаас олчлоо, энэ одоо захирлаас олчлоо гэхгүйгээр өөрөөсөө л эхэлж одоо ирж ингэж шалтгаан бол өөрт байдаг юм байна гэдгийг ойлгох штэ. Энэ бол одоо бас нэг чухал чанар юм да. Тий, зовлонгийн дараагийн нэг одоо мөн чанарыг илэрхийлдэг шинж бол зовлон нэг шалтгаан байгаад зовлон байж байгаа юм чинь тэр зовлонг одоо гэтлэхээс аргагүй одоо байдаг ийм чанар байдаг. Гэтлж давж туулна шүү дээ. За зовлоо би одоо яшиг ерөөсө боли өхөн яшиг гэд ингээд хүмүүс ч үхэд байхгүй шүү дээ. Хүн төрлөختөн оршин байх хугацаанд зовлонг бол цагийн цаг тулсаар л ирсэн. За туулахад бол яг тэ цөөн одоо хүн зовлонд шантраад тэрний өмнө сөхрөөд амиа хорлогч байдаг юм уу? Эний тэрий усруу өсрөөд өгдөг ч байдаг юм уу? Янз янзэл юм зохиол номонд дээрч гардаг амьдрал дээрч байдаг шүү дээ тэ. За энэ бол цөө
юм. Ерөнхийдөө бол хүн төрлөختөн зовлон гэтэлж давн туулж ижил одоо ард нь гарчлаа гэж амьдрсаар оршин тогтносоор ирсэн байгаа. За ингээд гэтэлж гарнаа. Гэтэлж гарах арга замыг хүн өөрөө олно. Арга зам олон арга замаас бол хүн өөрийнхөө мэдлэг, туршлага, өөрийн одоо амьдралын туршлага, боловсрал за тэгээд хүн чанар олон юмнаас шалтгаалаад тэр арга замыг бол хүн өөрөө тодорхойлж олж амьдралдаа зовлонг туулж явдаг шүү дээ. Зовлон туулахдаа одоо их зовоо, сөхрөөл тэгэл их айхтар их хэцүү хажуудаа хавиргатай байгаа хүмүүсээ зовоогоол ингээд байгаа хүмүүс бол арга замаа олохгүй байгаа. Тэгэд сайн зөв арга зам олж чадахгүй байгаагийн шинж. Тийм учраас суртахууны боловсралтай хүн бол энэ зовлонг туулах арга замыг одоо олж тэр зөв арга замаар зовлонг туулах ёстой гэж. За зовлон зөв арга замаар туулна гэдэг нь яаж туулах юм бэ гэж одоо чи бас бодож билэн тийм үү? Тэгэхээр энд бол зовлон гэдэг юм бол заавал одоо ирэх ёстой юм байна. Зовлонгоос ангид байдаг хүн байдгүй мэн гэдэг юуны өмнө одоо ойлгосон ухаарсан. Зовлон ирэхэд өөрөө сэтгэл зүйн бэлтгэлтэй байх явдал. Зовлон ирнэ шүү дээ. Хизээч ирэхэд бид нар мэдэхгүй боловч зовлонг бол ирнэ. Тэгэхээр энэ ирсэн цагт одоо даваад гарна шүү би. Зовлон чинь хүн болгол давдгийн гэдгийг мэддэг юм байх. За тэгээд тэр гитлэх арга замын их зөв арга замд юу орох вэ гэвэл төвчээртэй, тэсвэртэй, хатуужилтай байх явдал зовлонд. Тэгжээж даван туулна. За тэнд ч уулж очоод энд чиг одоо хүнийг буруутгаад зовлондоо тийм ээ тэнд чиг очиж би одоо хэцүү байна гэж ингэж баахан одоо юм болоод ингээл байлгүйгээр тэр зовлонг бол би өөрөө л одоо даван туулна гэж одоо ойлгоод гих мэтээ олон зөв арга замууд байна. Ухаалаг байх хэвээр зовлонгийн үед бол ухаанаа алдах юм бол зовлонг бол төдийлөн сайн зөв туулж чадахгүй гэж ингэж үздэг. За зовлонгийн мөн чанарыг дараагийн нэг шинж юу вэ гэвэл зовлон хизээж ирж мэднэ гэдэг одоо ийм шинж байдаг. Бид нар зовлон хүсдэггүй л дээ. Зовлон хүсдэг хүн байхгүй. Бүгд л жаргалыг хүсдэг. Тэгээд зовлон хүсэхгүй байхад хүрээд ирдэг зүйл шүү дээ, тийм үү? Тэгэхээр зовлон хүрээд ирэх нь хизээ хурж ирэхийг мэдэхгүй бид. Ямар зовлон ирэхийг мэдэхгүй. Тийм учраас зовлон бол хизээж ирж мэднэ гэж ойлгоно. Тэгээд зовлон ямар сайндаа л тийм учраас хүсээгүй зовлон хүзүүгээр татдаг гэж хэлдэг шүү дээ. Хүсэхгүй шүү дээ бид нар те. Тэгтэл тэр зовлон хүзүүгээр татал өрөөд ирдэг. Яа харахгүй хүзүүгээр татна гэдэг нь чи туулж гараа л гэсэн үг болж хэлж байгаа. Зовлон туулж гарахаас арга зам байх өөр замгүй л дээ. Тэгэхээр хизээж ирсэн бид нэр тэрийг одоо хүлээж аваад за юу сайн юмтэй зовоод ихэн ч юу юм тийм үү. Тэгтэл аргагүй л одоо учрах юм зам тавилан учраас энийг би даван туулнаа. Зөв даван туулъя. Багхан шиг хохиролтойгоор тийм үү. Их зөв туулъя гэж ингэж бодож явах хэрэгтэй. За зовлонгийн мөн чанарыг илэрхийлэх дараа нэг зүйл юу гэвэл зовлон хүний амьдралыг өөрчлөж хувиргах юм их сурвалж болдог. Амьдрал зовлон ингээд тохиолдонгууд чинь зовлон зөв сайхан даваад гарч чадахгүй тэрэнд одоо сөхрөөд ингээд зовлон дээр бүр зовлон нэмээд хажуудаа байгаа хүмүүсээ зовоод өөрөө ч одоо тэр зовлонгийн арга замаа олохгүй тэгээ бүр тэр зовж явах явцдаа өөрийгөө өөрчлөөд муу одоо шинж чанартай болоод муу юм өөртөө бахан хоримтлуулад муу хийгээд ингээд явчвал амьдралд оройтно. Тэр зовлон агтайхан давж чадсангүй амьдралаа дороотуулаад муутахад өөрөө буруудаад муудаад явчлаа штэ. За энэ бол хувиргаж өөрчилж байгаа биз. Тэгвэл жаргалт зовлон одоо зөв туулж чаддаг. Зовлон зөв хүлээж аваад тэрийг зөв арга замаар туулаад төвсөртэй хатуужилтай ухаалаг байсан хүн бол зовлон өөрийнхөө амьдралыг одоо муутахгүйгээр харин агтайхан аваад үлдчих. За тэгээд үлдээд зогсохгүйгээр сайжруулах одоо боломж хүртэл гардаг. Бас юм одоо юм байна шүү дээ. Өөртөө сайн сайхан чанар бий болох боломж зовлон үзсэн хүнд бол байдаг. Энэ зовлон үзээд их сүрхий болчихжээ. Тийм ч их талаараа сайн болчих, ийм ч одоо юм ойлгодог болчих, ийм ч одоо сайхан чанартай болчих гэж одоо амьдралд байдаг үстэй. Хүн ярьж л байдаг, таарлаж л байдаг шүү дээ. Тэгэхээр энэ зовлон бол бид нэр буруугаар ашиглах биш харин зөвөр ашиглаад ингээд зөв сайхан одоо өөрийнхөө амьдралд хувиргаад өөрийгөө сайн чанар бий болгоод авч болох нэ дээ. Энийг хүн болгоо одоо зовлон дан муу зүйл боловч энэ сайнаар одоо өөрөөс л хамаарах гэдэг шүү дээ. Ингэж одоо бид нар даван туулж болно гэж тийм. Тэгэхээр зовлон бол ашигтай гэж хэлэх нь юу юм бэ? Зовлонг их зөв туулж чадах юм бол зовлонгийн үед хүн яаж болдгоо гэвэл мдэггүйгээ мэдэж авдаг. Мдэггүйгээ мэдэж аавна. Тэг хүнийг танина. Хүний тар бол зовлонгийн үед одоо их танигддаг юм шүү дээ. Тэг үннийг ойлгож аавна. Амьдралын үннийг зовлонгийн үед их ойлгож авдаг шүү дээ хүн. Жаргалын үед бол төдийлөн анзаардаггүй юм. Жаргалдаа ташуураа тэгээд хаахалцаад анхалцаад ингээд тэр жаргалын үед бол хүн ер нь зовлон гэдгийг мэдэхгүй шухуу байдаг шүү дээ. Тийм учраас зовлонгийн үед зовлон бол одоо
ийм зүгээр одоо зовлонг туулж чадах юм бол ийм одоо ашигтай зүйл байна шүү дээ. Өөртөө ихийг олго мэдж авна. Ямар сандаа л зовх үед хүний чанар танигдана гэдэг үстэй. Жаргаж байгаа үед ч хүн инээмсэглээл, инээгээл, мөр алгадаад л магтаад л одоо ийм хүн бол олон байдаг шүү дээ. А зовоод ирэхин цаг дээр тэр тийм одоо байсан хүмүүсийн тоо цөөрөөд зовх одоо үед туслах, харах, хандах хүн бол хойр болдог. Гэхдээ жаргалтай үед төдийлөн одоо ингээл олон ирэдэ найлан хаадаал ингээл магтаад л наалдаал ингээд байж ах үе тийм биш байсан хэрнээсээ зовх үед тусалдаг, ойлгодог, ханддаг юм хүмүүс бас байдаг шүү. Тийм учраас ийм хүн нь цөөн ер нь амьдралын туршлагаас харахад цөөн л байна. Гэхдээ цөөн байж гин гэд энд бол одоо готрох гоних ингэж хэрэггүй жам юм байна энэ ерөөсөө жам юм байна. Тэгэхээр амьдрал зовлонгийн үед л одоо хүний тар танигдана гэдэг бол энийг л одоо хэлээд байгаа. Тэгээ ийм одоо зовлонгийн мөн чанарууд одоо байна да. Тий. Монголчуудын нэг эртээрээс хэлдэг үг гэдэг чинь зовсны эцэст жаргана гэдэг тийм ээ. Тэгээд зовх цагт нөхрийн чанар танигдана гэж маш олон. Тий. Энэ чинь нөгөө хүний тар танигддгийг л хүг одоо ямар шиг үе юм бэ гэдгийг л танаа л гэдэг хэлээд байгаа. Зовоод ирэхээр бол ер зовсон хүмүүсийг телевизээр ярьж байгаа хүмүүс ч гэсэн өвдсөн зовсон хүмүүсийг ярихад байхгүй одоо ер нь хүн цөөрсөн шүү дээ. Сая явхад олон л хүн ирдэг байсан ингээл төмөр хуйг гэдэг дуучин хүртэл саяхан л одоо тэгж ярьж байсан. Баахан л хүн ирдэг байсан. Одоо ер нь цөөндөө цөөн. Одоо шалгарсан хэдэн л үлдсэн дээ гэдэг ингэж маяг л одоо үг дуулаад байна шүү дээ. Тийм л одоо шинжтэй байна гэж ингэж ойлгоно. За тэгэхээр дараагийн асуултаа би яг зовлонгийн ямар төрлүүд байд юм бэ? Та төрлүүдээс нь бас сонсож байна. Зовлон гэдэг үг бол өөрөө ерөнхий одоо утгыг илэрхийлж байгаа үг юм. Зовлон олон зовлонг ерөнхийд нь 3 хуваагаад төрөлжүүлсэн байдаг. За энийг зовлонгийн зовлон, уран солигдохын зовлон, түгээмэл зовлон гэж одоо нэрлэдэг. Ерөнхийд нь гурвуулангийн. Тэгээ энэ 3 төрлийн зовлонгоос би зовлон олон гэсэн тэгээд жишээ татаад хэд 3 зовлонгоор одоо хэлье гэж ингэж бодож байна. За зовлонгийн зовлон гэдэгт одоо олон зовлон арах болгоч би энд нэг 3 одоо зовлонгоор жишээ авъя гэж ингэж бэлдэж ирсэн. Тэгэхээр нэгдүгээрт ямар зовлон байна гэвэл зовлонгийн зовлон шүү дээ. Ямар зовлон байна гэвэл энэ дургуут бүхэнтэйгээ учрахын зовлон гэж байдаг. Дургу бүхэнтэйгээ учрахын зовлон. За хүний амьдрал одоо гэр бүлийн амьдрал дээр авъя гэхэд чинь дургу хүнтэйгээ үзэн ядж байгаа хүнтэйгээ ханилаад суугаад хамт нэг гэр бүл байгаад ингээ байж байгаа тохиолдол байдаг. Энээс яаж салж хагацъя да энийг харахаас л дургу хүрээд байх юм, уур хүрээд байх юм ингээл тийм ээ. Тий за энэ өстой нэг муухай гутмаар хүн шүү дээ энэ төр гээд ингээл байгаад байж байгаа тохиолдол байдаг. За хамт дургу хүнтэйгээ хамт ажиллах тохиолдол байдаг. Ингээд дургу одоо жигтэйхэн дургу нүрээд байгаа юмтай учих зовлон гэж одоо байна. Тэгээ ийм үед бол хүн яадаг гэвэл сэтгэл нь шанална, гутрна, уур нь хүрнэ, айн жишээлхэд арх уудаг, ороо болгон арх уучаад ирээд зодддаг ийм одоо дургу ийм нөхөртэй хүн бай гэж бодъё л да. Тэрэндээ дургуцдаг. Тэгээ тэрнээс чи айнштай хажуугаар нь ийм одоо зовлонгуудыг одоо туулна. Ганц одоо ихэнх нь биш өр хүүхдүүд нь хүртэл одоо айгаал зүгээр өстө туулаа шиг орон доогоороо мөлхөж орж байгаа одоо ийм хүүхдүүдтэй ийм айл гэрэл бол байна шүү дээ. Тийм ээ. За энэ бол дургуутайгаа учрахын зовлон гэж ийм зовлон байна. Энийг тэр болгон хүмүүс бас ялгаж мэдэхгүй байж бидг юм аа. За тэгвэл зовлонгийн зовлонд өөр дургуутай учрахын зовлонгоос гадна дуртайгаас салж хагацхын зовлон гэж одоо бас зовлон байна. Дургуй юмнаас салах юмсан гэж бодоод ингээд байхад салж чадахгүй байдаг бол дуртайгаас салахгүй юмсан энтэйг л одоо ерөөсөй байж байгаа юмсан энийг юмал би одоо байлгаж байгаа юмсан энэ хүнийг хажуудаа ингээд байлгаж байгаа юмсан гэж боддог юм байхад тэр нь хяслан одоо хүсгэд хясна гэхчээр тэр дуртай хүний хажууд нь байхгүй тэрнээс салах хагацах ийм зовлон бидэнд тохиолддог шүү дээ тийм ээ. Тэгэхээр ийм зовлон одоо хүнд байдаг байх нэ. Дуртай бүхнээсээ хагацах зовлон одоо сэтгэл ядран хямрах, сэтгэл гаслан хямрах, сэтгэл гашуудан хямрах, сэтгэл одоо гачигдан зовох, бие өвдөн
хямрах гэж ингээд 5 төрөлтэй гэж буддийн сургаалд ялгаж ингээд тодорхойлж өгүүлсэн байдаг бол сэтгэл судлалын шинжилгээ ухаанд сэтгэл хямран зовох тийм ээ энэ тамирдахыг стресс гэж хэлж байгаа. Нөгөө бухимдлыг хилээд байна. Сэтгэл бухимдаад ирнэ. За сэтгэл үүмрэн хямрах гэж байна. Энийг одоо комплект гэж хэлдэг. Комплект гэдэг нь бол сэтгэл дотроо зөрчил үүсэж ингэж одоо ирж байгаа. Сэтгэл дотроо за би энэ хүний алдчихад ингээ хямраад байхгүй шүү те. Ингээд үүмрээд байхаа болидо одоо хэцүү байна гэж ингэж бодоход нөгөө хүндээ татагдсан, нөгөө хүнээ санагалцсан, гуниглсан сэтгэл нь яг нь үүмрүүлээд ингээ байдаг ийм зовлон. За мөн сэтгэл дотроо зөрчилдөж ингэж хямрах одоо тохиолдол байдаг. Энийг кризис гэж хэлдэг. Зөрчил үүсэж байгаа. Тийм. Ийм мэтэр одоо нарийн одоо судалсан хоёр түүний танин мэдхэн одоо хоёр арга болох буддийн сэтгэл судлал, манай шинжлэх ухааны сэтгэл судлал хоёр ингэж одоо авч үзсэн тохиолдол байх юм да. Сонирн байгаас ингэж одоо ялгаж үздэг нарийн юм байдаг байна. За дараагийн зовлонгийн зовлон дээр хэлэх нэг жишээ юу гэвэл хүссэн зорьсондоо хүрч чадахгүй байхын зовлон байна. Ийм зовлон бидэнд байдаг штэ. За би нэг хоёр л жишээ хэлье гэж бодож байна энэ дээр. Тариа гэж бодъё, ногоо тарья гэж бодъё. Энэ жил одоо тарьчхад ургац байдгүй. Ураас тасарцсан. Одоо их айхтар гачиг болоод ингээд тасарчин. Дараагийн жил бас дахиад тарилаа. Үер болоод нөгөөх нь цохоо ичлаа. Байхгүй. Тариа ургасангүй. Ингээд ирвэл одоо эн чинь хөссөн юмдаа хүрч чадах байгааз. За хүүгээ жигтэйгэн сайхан хүн болгоод хүмүүжүүлчихье гэд ингээд хүмүүжүүлээд яваад байтал нөгөө хүн сайн сайхан хүн болохын оронд муу муухай хүн болоод тийм чиг одоо хулгай хийгээд ийм чиг дутагдал гаргаад ингээд эцэг ихээ завааж байгаа хүн байдаг да. Эцэг их бол одоо тэнд өсөд зориод нь шүү дээ хүүхдээ сайн хүн болгоход тэгтэл тэгж чаддаггүй. Инхээр зэрэг итгэл зүтгэл алдараад тийм ээ тэрэндээ хүрч чадахгүй байгаа учраас энийг ингээд итгэл зүтгэл алдархаар зэрэг өнгөрөхөр зэрэг хүн шаналдаг, зовдог, гутардаг. Тий энэ одоо зовлон энийг хүссэндээ хүрч чадахгүй одоо зовлон гэж хэлдэг. Ийм олон зовлон. За уран солигдохын зовлон гэж байна. Энэ бол жаргал гэж бодож исэн зүйл зовлонгоор солигдохыг хэлж байгаа. Тий жаргал гэж бодоод одоо би жаргаж ин да гэд ингэж итэл чинь утахгүй зовлон болоод хувирхыг хэлнэ. За энэ дээр би нэг хоёр жишээ хэлье. За намар оройхон ойд ингээд явж ий гэж бодъё л доо. Ойд явтал чинь цас одоо хэл малтагч байт юм хүүтэн болоод жигтэйгэн сайхан зугаалж явж исэн чи даарад гар мар одоо мөсөө хөлдөө даарад ингээд чичрээд тэгээ хүн даарад ирнэ дээ. Ингээд чин ойн цоорхоод нэг түүдэг гал ингээд сайхан дөрүлзээ тасчихъя гэж бодъё. Тэрэн дээр очиод нөгөө даарсан бээрсэн гар ингээд бээрчгсэн хөлн хөлдчихсэн ингээд хүн очиод галын дэргэд очиор жигтэйгэн сайхан дулаацаад гараа ээгээд ингээд хаалцаж бүлээцээд ингээд сайхан болоод нөгөө даарч исэн зовлон өө болоод тэгээ дулаацаа сайхан болж ирдэг үү. Энийг бид нэр одоо зовлонгоос салаад байгаа жаргаж ийн гэж ингээд үзэж болохоор. За ингэж итэл чинь нөгөө түүдэг гал чинь жигтэйгэн сайхан дөрүлзэж асж байгаа юм чинь гинт сайхан асдаг юм шүү дээ тий. Ингээд дөрүлзэж асаад ирэхээр зэрэг юу яаж байгаа юм. Нөгөө галд ойр зосч исэн хүн чинь дулаацах гэж зосч исэн хүн чинь нүүр халууцал чимчигнээд улаагаал ингээл тийм ээ халууцал өөс гал айхтар боллоо шүү. Ингээл хаагаал гараараа ингээд ирдэг үстэй. За эн чинь нөгөө халууцсаа сайхан жаргаж исэн жаргал чинь нөгөө бүлээцэд жаргаж исэн жаргал чинь халууцхын зовлонгоор солигдчих. Тэг ингээл одоо дорхноо л одоо жаргал гэж үзчихсэн юм зовлон болоод хувираад. Энэ бол айхтар одоо юм жаам одоо ёс байна. За нэг хүн ядуу байжгаад баяжлаа гэж бодъё. Тий. Ядуу байхад одоо ямар зовлон байх вэ? Хоол унд дутагдах зовлон, өлсөд сангахын зовлон гэд цөөхөн зовлонтой байжээ тэр хүн. Тэгээ хаяа хувц сундар муу учраас даарахын зовлон ч юм уу те. Ингэж тэгтэл аз таарад хөрөнгөтэй болоод цуглаа авчдаг ч байдаг юм уу одоо хөрөнгө зойр олон мөнгө олдог ч байдаг юм ингээд баяжаад ингээд ирлээ гэж бодъё. Тэгвэл энэ хүнд бол яг нөгөө төрүүчийн зовлон байхгүй болж би ч одоо хөрөнгөтэй мөнгөтэй боллоо штэ. Би ч нөгөө төрүүчийн зовлон алга болоо жаргаж эхэллээ дээ би ерэн одоо мөнч жаргахандаа гэд ингээд бодтол чинь нөгөө их хөрөнгөтэй болсонд бол хүмүүс гайхна штэ. Энийг ядуу юм байсан чи одоо хаанаас ингээд дээрэм хулгай хийчихв яач уу одоо яагаад ийм мөнгө олчихв гэд нөгөө тийг чи хардна хардсан юм нүж зовн штэ хүн тийм ээ. Тэгээд нөгөө олсон хөрөнгөтэй хүн чинь за гэд цацаад хайчдаг юм байна. Нөгөө тийг чи улам ариужуулахын төлөө зовно. Нөгөө хөрөнгөийг чи хадгалах гэж зовно. Ариужуулахдаа янз бүрийн арга хэрэглээд ингээл бүр шунал монол гараад ирнэ. Ингээд баахан зовлон юм бит. За ийм л маягаар зовлон одоо солигдож хувирч жаргал гэжсэн юм зовлон болж хувирж идэг юм байна. За дараагийн төгөөмөл зовлон гэдэг зовлон бол дээр хоёр төрлийн зовлонгийн үндэс суурь болдог зовлон. Төгөөмөл зовлонгуудыг дотор нь хоёр хуваажуулдаг. За нэгдүгээрт нь хүний сэтгэлийн гэмээс үүсдэг зовлонгууд. Нөгөө атаац сэтгэл
Нөгөө шунал тачаал, нөгөө өгш хонц ингээд олон юм сэтгэлийн гэмүүд байна шүү дээ бидэнд тийм ээ. 84 мянган муу одоо сэтгэл байдаг. Тэр сэтгэлийн гэмээс үүсдэг зовлонгууд орно. За хоёрдугаар хэсэг зовлонд юу орох вэ гэвэл хүний заавал одоо дайрч гарах хүн дээр зүхтаж чадхааргүй заавал эдэлдэг зовлон гэж байна. Энэ зовлон юу вэ гэвэл өөрөө ирэхгүй төрөөд, өөрөө ирэхгүй өвдөөд, өөрөө ирэхгүй өтлөөд, өөрөө ирэхгүй одоо өгдөг зовлон. Энэ дөрвөн зовлон. Хин чиг өвдөхийг хүсдэггүй. Өвчин хизээ ирэхийг мэддэггүй. Битээ өвдөөсэй л гэж бодж ил байдаг боловч өвдцэл байж идэг тийм ээ. Өвдсөн байж идэг. Тэгэл өвдөж зовоол зарим нь одоо удаан хугацаагаар хэмт хэцүү өвчнөд шаналаад завдаг. Зарим нь заав хоолоо өвдүүлэх хавтанд 3 хоног юм уугаад талуураад тийм ингээд зовоол гардаг тийм ээ. Янз янзын одоо юм өвдөхийн зовлон байна. За өвдөхгүй хүн гэж нэг ч байхгүй шүү дээ тийм ээ. Бүгд л бид одоо өвддөг. Харин зүгээр өөрийн хийсэн үйл өөр одоо хэр зэрэг амьдралаа зөв авшивж байгаа болон бусад олон шалтгаанаар өвчин зовлон бол янз янзаар л янз янзын хэмжээгээр л янз янзын байдалтай л ирдэг. Тэгэл тэрийг одоо бид давж туулдаг шүү дээ. За тэгвэл өдлөхийн зовлон гэж байна. Яг харахгүй нас хүний нас ч одоо эмчээтэй угацаатай гэсэн шүү дээ тий. Тэгээ бие бялдар бол ингээ өтлөөд өрчигээд тэгээд өнгө зүсээ алдаад ясан морийгаад ингээд ирэн шүү дээ. За энэ бол одоо хүсэхгүй ч гэлээ гэсэн хүзүүгээр татдаг зовлон байна да. За энэ зовлон хэн чиг одоо яаж ч одоо татуулаад чангаалгаад яаж ч хөлөө төвшлүүлээд даван туулж чадахгүй зовлон юм а гэж. За энийг төгөөмөл зовлон гэж хэлнэ. Дараагийн асуултаа би бас тавья гэж бодож байна. Мэдээж өнөөдөр бидний ярилцж байгаа сэдв бол зовлонгийн мөн чанарын тухай хамтдаа ярилцж байгаа. За тэгэхээр зовлонг одоо нөлөөлдөг хүчин зүйлүүд гэж бас байдаг байх. Тэгэхээр та манай үзэгчдэд зовлонг ямар хүчин зүйлүүд байдیں۔ Энэ тухайд илүү мэдээлэл өгөх. Тий, зовоохот хүргэдэг тийм ээ. Хүнийг зовоохот хүргэдэг. За тэгээд зовлон хураадаг хүн өөрөөтөө зовлон хураагаад ингээ яваад байдаг тийм ээ. Ийм шалтгаан хүчин зүйлүүд гэж байна л да. За энэ голцоо хүнтэй өөртөө холбоотой юм хүчин зүйлүүд. Тэгээ хүмүүстэй холбоотой хүчин зүйлүүд орно. Юуны өмнө нэгдүгээр амьдралын хүн чанар, зовлон жаргалын зүй тогтлыг үнэн зөвөөр нь одоо таньж мэдэж ойлгоогүй. Тэдгээрт одоо буруу ханддаг, буруу үзэлтэй байх явдал зовох нэг шалтгаан болоод байгаа юм. Ялангуяа зовлон жаргалын талаар буруу одоо үзэлтэй, хандлага буруу байх явдал бол хүнийг зовооноо. Тэрийг одоо хүн өөрөө мэдэхгүй, хандлага буруугаа мэдэхгүй, үзэл буруугаа мэдэхгүй ингээд зовоод яваад байдаг юм шалтгаан болдгоо. За дараагийн нэг шалтгаан юу байдаг вэ гэвэл тийм зовлон байх ёсгүй эрх учиргүй зүйл гэж үзэх явдал. Төрөө чинь одоо түрүүхэн бид нар ярьсан шүү дээ, зовлон бол заавал ирдэг зүйл юм байна. Энийг одоо даваад гарчдаг, энийг амсдаггүй хүн гэж өгөө юм байна гэж. Гэтэл ийм байсаар атал зовлон надад ирэх ёсгүй. Би зовхол ёсгүй дээ. Би яагаад зовоод байна? Би зовх ёсгүй хүн шүү дээ гэж байгаа хүн дуулддаг тийм ээ. Тэгэхээр энэ бол маш буруу ойлголт. Яагаад тэр хүн зовх ёсгүй гэдгийг амьдралын зам байсаар итэл өөрөө хүн юм бол амьдарч байгаа юм бол зовлон үзэн штэ. Тий зөвхөн их хэмжээгээр үзэхөө багаар үзэхөө яах вэ яаж үзэхөө гэдэг бол одоо тэр хүнтэй өөртөө шууд холбоотой. Тэгэхээр ингэж одоо хандаад ирэх юм бол хүн өөртөө зовлон тариа зогсохгүй бусдыг өөрөө зовж байгаа зовлондоо буруутгаж эхэлдэг. Тэр ч хүн намайг миний зовж байгаад буруутай, эмч буруутай гэдэг тэгээд ирэхээр зэрэг чи бүр л улам зовлон хураа штэ. Буруутай гэж үтсэн хүнийг чинь тэр хүн чинь зүгээр буруутгаад орхихгүй штэ. Тэр хүнд чинь бас хариу юм барина да. Энэ намайг одоо зовоогоод байгаа хүн гэхээр чинь зүгээр байж байхгүй муу юм хийж мэдэн штэ тийм ээ. Ингээд зовлондоор зовлон нэмэх одоо юм гарч ирнэ. Дараагийн нэг одоо зүйл юу гэвэл байнга л байж боломжгүй тийм зүйлд шунаж дурлаж тэрний хойноос явах явдал. Байнга байж ахгүй зүйл гэж одоо байна штэ. Жишээлбэл хүнийг бид нэр хажуудаа хайртай дуртай хүнээ, хүнд итгэдэг хүнээ, ялангуяа хайртай одоо энэ хүнээ ханиа одоо өөр хүүхдээ эцэг ихээ хажуудаа дандаа байлгаж байгааг боддог доо. Гэтэл тэд нар чинь дандаа байхгүй штэ. Дандаа байхгүй. Хүн ч одоо өгдөг жамтай, салдаг жамтай тийм ээ таарахгүй бол одоо явна шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг чинь ийм одоо байж хаад заавал хамдад дандаа байлгаж яах гэж ингэж ойлгох. Дандаа өөрийн байлгаж яах гэж бодох явдал бол зовлон болдог. Тий нэг хүн одоо сэтгэл нь нийлэхгүй болоод аргагүй одоо өөрөөс нь голцоо болоод өөрөө одоо хүнийг зовоогоод бай гэж бодъё л да тийм ээ. Таарамж муутай ханигаа хайрлдаггүй өөрөө элдв муу юмгээд хахад тэр хүнээс нөхөр нь одоо салъя гэж эмэгтэйгээ салъя гэд би одоо чамтай амьдрч чадахгүй нэ
чи ийм байна. Бид хоёрод бүтэхгүйнээ салъя гэдэг ингээд тохиолдол амьдрал гарна шүү дээ. За энэ үед л одоо би салахгүй. Би чамд хайртай юм чинь. Чи миний хажууд л байж ах хэвээр. Би ямар байх нэрээсээ хамаагүй. Чи төвчээл байх хэвээр гэж үзвэл одоо болохгүй зүйл үстэй те. Энд чинь бол одоо шунж байгаагийн хэрэгээ. Дасан жаргалыг бол одоо алдахгүй. Тэгээ сангалзаа тэрэнд одоо шунаад ингээд байгаа гэл хэрэг ингэж үзнэ. За зовлон үзээд ирэхээр зовлон ялангуяа хүндхэн хэцүү хүн зовлон удаан хугацаагаар ингээд үзээд ингэж ирж байгаа хүнд бол амьдралд хүмүүст өшрөх тохиолдол байдаг. Өшрөж байгаа тохиолдол байдгүй. Стен амьдралыг дээстэй тэг ингээд тэрийг дээстэй тэрнээс болоод би ингээд заваад байгаа. Тэр муугаас болоод би ингэчлээ гэдэг ингэж байгаа тохиолдол байдаг. Тийм учраас энэ бол их буруу хандлага, буруу үзэл юм аа. Энэ хүнд зовлон авчирдаг юм аа. Амьдрал өшрөх бүр хэрэггүй. Амьдрал ерөөсөө зовлон жаргал гэдэг хоёр зүйлийг хоёулангийн байлгадаг ийм жамтай хүн болгон жаргахч болон зовжч бол ийм байдаг байсаар байтал энийг ойлгохгүй улмаас амьдрал өшрөхөд яхав дээ тийм үү? Амьдрал өшрөх бол ямар ч үндэслэл байхгүй. Тэгээ хүмүүс ч гэсэн өшрөх хэрэг байхгүй. Учир нь юу вэ гэвэл зовж байгаа зовлонг бол хүн өөрөө л голцоо бий болгосон байдаг гэж бид нар одоо дахин хэлж ярьж байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр өөрөөсөө тэр зовлон зовж байгаа шалтгаанаа ирж одоо олж хүнд өшрөх гэж одоо хэрэггүй маа гэж. За энийг би нэг жишээгээр хатуухан жишээгээр одоо хэлье гэж бодож байна. Хамгийн сайн ойлгуулах гэж байгаа учраас би ихтэй одоо хүний ихтэй холбож идэ жишээ авъя гэж ингэсэн. Тэгэхээр ихээсээ одоо зарим ингэж байгаа хүмүүс одоо байх юм л да. Та л намайг ингэж төрүүлчлээ. Та ингээд одоо намайг ийм болгочлоо. Энээс чинь болоод би ингэж зовоод байна. Ийм чиг одоо царай зүсмээ учраас би ингэж зовоод байна. Ийм чиг одоо хувь тавиланч намайг одоо төрүүлсэн учраас л ингээд би болгочод байна гэд ингэж байгаа тохиолдол одоо цөөн боловч одоо байдаг амьдралд тийм үү? Нам зохиолч хүртэл гардаг. Тэгэхээр энэ бол одоо буруу юм аа. Их хүн хэдийгээр төрүүлсэн өөрийнхөө зовлонг хуваалцах тийм ээ? Ийм одоо үүрэгтэй тэрийг хайрлах ийм үүрэгтэй боловч ихээс зовлонгийн шалтгааныг ирж буруутгах одоо ихтэй ингэж явдал одоо буруу юм аа. Зүгээр их цаагаар гүн одоо яг уг үнсээр нь ингээд үсэх юм бол тэр их хэдийгээр тээж төрүүлж одоо ингээд өсгөж хүмүүжүүлсэн боловч ихийн хэвдэд хүн одоо өөрөө бүрэлдэж бий болж өөрөө л тэр хөвлийг олж төрдөг шүү дээ. Ер нь бол ямар хүний хөвлийг төрөх вэ гэдгийг бол хүн сүнс гэдэг зүйл тэр сэтгэлээр дамжуулан олж авч ингэж төрдөг шүү дээ. Тэгээ таархан одоо ихийн хөвлийг төрлөөч гэсэн ихийн буруу бараг одоо байдаггүй. Тийм учраас тэр ихтэй холбож бид бус олон юмтай холбогддог та зүгээр хатуухан л одоо ойлгуулах гэж л ингэж ихтэй холбож ялангуяа ихийгээ эцгийгээ ингэж одоо буруутгах одоо шаардлагагүй залуу хүмүүс дуршлагагүй хүмүүс ойлгооштой гэж ингэж бодож хэлж байгаамаа. За хамш баярлалаа. Тэгэхээр биднээс нэвтрүүлгийн манаас цаг дуусах төгөж байна тийм ээ. Тэгэхээр хамгийн сүүлийн асуултаа асуу гэж бодож байна. Тэгвэл өнөөдрийн сэдв бол зовлонгийн мөн чанарын тухай бид хамтдаа ярилцж байгаа. Тэгэхээр хамгийн сүүлийн асуултаа зовлон гэхийн зүйлээс гарах арга замуудыг та ялангуяа залуу хүмүүст бидэнд сайхан хэлж өгөх болоо гэж бодож байна. Зовлонгийн шалтгаан байгаад, зовлон одоо заавал ингээм амьдралд байдаг зүйл байгаад, зовлон гитлэх шаардлагатай, гитлэх аргыг олох шаардлагатай байгаад ингээд байгаа учраас нэг талаас нөгөө талаас хүн дандаа л зовоод гэж бодохгүй шүү дээ. Зовлонгоос хурдан салах юмсан л гэж боддог. Тэгээ аргаа олохгүй байх ялангуяа залуу хүмүүс, за жоохон ахмад насны хүмүүс ч гэсэн одоо тодорхой боловсрал ингээд эзэмшээгүй хүмүүс бол хэцүү л ингээд байж идэг, тулгамдсан, завдсан ингээд байдаг. Тийм учраас даван тулах арга замыг цөөн хэдэн одоо зүйлэр хэлье гэж. Зовлонд зөв хандаж одоо хандах хэрэгтэй гэж. За нэг дахиад түрүүний ярьсан ярианд гарсан боловч сэгслэл ингээд хэлье. Зовлон бол амьдралын бодит зүйл гэдгийг одоо ухаарах хэрэгтэй. Бодит зүйл ингээд заавал байдаг юм байна. Хин ч энийг тойрч хардггүй дайрдаг юм байна гэдгийг одоо ойлгоод энийг хиймлэр эсэргүүцээд би зовох ёсгүй. Би одоо ингээд зовоод байна ч дайшээ. Би зовох ёсгүй гэдэг ингээд хиймлэр хандаад ингээд байх хэрэггүй. Энийг бол одоо сайн ухаарах хэрэгтэй. Зовх үед бол их одоо төвчээртэй хатуужлалтай ухаалаг ингээд байж гарч чадах юм бол зовлон одоо зөв хандаж зөв туулж байна гэж ингэж үзнэ. Ингэж чадсанараа хүн бол зөвхөн зовлонг туулаад гараад зогсохгүй. Өөртөө сайн сайхан чанар хүртэл бий болгож болно гэдээ одоо дахиад хэлье гэж бодож байна. За зовлонгийн шалтгаан бол шалтгааныг гаднаас хайхгүй өөрөөсөө ирнэ. Тий хүн өөрөө бий болгодог гэдгийг сайтар одоо ойлгох хэрэгтэй. Тий зовлон зовоод байгаагийн гол одоо шалтгаан бол хүний дотоод сэтгэлээс, хүний муухай сэтгэлээс бий болдог юм байна гэдгийг ухаарах хэрэгтэй бүр. Өөртөөгөө л холбоно нэрдэ. Дандаа юм муу юмыг л өөртөөгөө холбоо засгал гэж бол энэ олон нэвтрүүлгээр бид ярьлаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр муу сэтгэлээ засах хэрэгтэй. Муу сэтгэлийг яаж засах вэ гэвэл сайн сэтгэл рүү уруулна.
тэргээр солино, өөрчлөнө. Тэхийн тулд тэр сайн сэтгэл гэдэг сэтгэлийг бол муу сэтгэл болгож өөртөө дадуулна. Дадлага хийн дээ, дадлага хийн. Тэгэхээр дадлага хийгээд энийг одоо засах юм зөв одоо дадал зуршил өөртөө бий болгоно. Энэ хэцүү ажилт гэхдээ одоо хийндээ хийхээс арга байхгүй. Дараагийн нэг зүйл бол тохиолдсон зовлон төвчээртэй, тохирол багтай, даван туулах арга замыг одоо тодорхойлж, олж, зөв ашиглаж одоо аль болохоор үр бүтээлтэй ашиглаж энэ арга замыг одоо ашиглаж сурах явдал байгаа. За дараагийн одоо сүүлийн зүйлийг бол өөрийгөө бусдыг зовлонгоос ангижруулах чадвартай болох хэрэгтэй. Өөрийгөө ангижруулах зогсохгүй дараагийн төвшин юм шат бол бусдыг зовлонгоос ангижруулах ийм одоо мэдлэгтэй, чадвартай, ярьдаг, хэлдэг, тийм ээ, ингэдэг болох, энэ туслаад дэмжиж өгдөг. Тэгээ зовлон гэдэг юм чи одоо хүрээд ирэх юм бол зовлон ирсэн тохиолдолд ганцаараа зовоогүй гэдгийг сайтар ойлгох. Ганцаараа зовдгүй шүү дээ. Хүн болгон зовлондоор зовж ингэж яадаг. Энийг ойлгоно. Тэгээд бусдын зовлонг мэдэрнэ. Тэр хүлээж аавна, ойлгохыг хичээнэ. Ойлгоод хуваалцахыг одоо хичээнэ. Тэгээ хуваалцдаг болно. Энэ төр бол бусдын зовлонд одоо зөв хандах чадвар эзэмшиж байна л гэсэн үг ээ. Ийм одоо олон арга зам байх боловч хамгийн одоо чухал гэсэн гэдэг арга замыг ийм байдлаар одоо хэлье гэж ингэж бодлоо. Цаан танд маш их баярлалаа. Тэгээд бидний өнөөдрийн ярилцсан сэдв бол мэдээж зовлонгийн мөн чанарын тухай үзэгч та бүхэндээ хамтдаа ярилцлаа. Тэгэхээр мэдээж ялангуяа залуу хүмүүс зовлон зөвхөн бусад хажуудаа байгаа ялангуяа хайртай ээж аваасаа, найз нөхөд хүрээлэн байгаа хүмүүсээс хайх биш зөвхөн өөрөөсөө зовлонгийнхаа зүйлийг заавал олж байгаараа тэгээд өөрөөсөө хүн эхэлж өөрийнхөө алдааг бодгийг засах юм бол зовлонтой, жаргалтай, амьдралтай бүх юмтай л дандаа өөрийгөө холбож, өөрийгөө түрүүнд тавьж тэрийг засаж залруулж явахын төлөө л явна. Тэгэхээр бид нэг хэсэг бүлэг нэвтрүүлэг хийчлээ л дээ. Одоо төр зур завсарлаад тэгээд намраас ахиж өргөжлүүлж нэвтрүүлгээ өргөжлүүлээ явуулахаар болж байгаа шиг байна. Тэгэхээр зэрэг энэ одоо 12 удаагийн нэвтрүүлэг хийсэн байлээ бид. 12 удаагийн нэвтрүүлгээр ёс зүйн шинжилгээ ухаан гэж одоо юу юм, ямар ач холбогдолтой юм, ямар зорилготой юм, энэ шинжилгээ ухааны өөрөг нь юу юм гэдэг энийг бол бид нэр ярьсан. Ёс зүйн шинжилгээ ухааны судалдаг зүйл болох олон нэвтрүүлгээр ярьж байгаа ёс суртахуун гэж одоо чухам юу юм, ёс суртахууны хэмжээ гэж одоо ямар юм байдгийг, яаж энэ ёс суртахуунлаг одоо болох вэ, энэний ач холбогдол юу юм гэдэг бүгд нь ярьлаа. Ёс суртахуунлаг болохын тулд бид нэр заавал одоо эзэмших таны мэдэх ёстой мэдлэг ийм боловсрал байгаа. Энэ ярьсан юм дотор бол хамгийн чухал одоо ёс суртахуунлаг болоход ач холбогдолтой зүйл болох ёс суртахууны ойлголтуудыг нэг бүрчлэн тусгайлан одоо задлж ингэж одоо бид ярьлаа шүү дээ. Сайн муугийн тухай ойлголтоос эхлээд өнөөдрийн одоо хамгийн сүүлийн амьдралын мөн чанар, жаргал зовлонгийн тухай ойлголтыг хүртэл ингээ яриад л бүгдийг үүргийг, хариуцлагыг тийм ээ, нэмжин сэтгэлийг, хүн чанарыг ингээд бүгдийн задал сайхан ярьсан. Тэгээ үзэгчд маань, сонсогчд маань энийг одоо ялгаж ингэж ойлгож амьдрал ахуйдаа хэрэглэж бидний дараагийн нэвтрүүлэг хүртэл одоо ашиглаж хэрэглээрэй гэж ингэж одоо хүсмээр байна гэж ингэж хэлье да. За маш их баярлалаа. Тэгэхээр зөвийн тухай ярилцлагын нэвтрүүлэг маань үзэгчдэнд 12 дахь дугаараа төлөвлөлөө хүргэлээ. Тэгэхээр зөвийн тухай ярилцлагын цуврал нэвтрүүлэг маань одоо хэсэг хугацаанд завсарлаад намар 9 сараас эхлэн үзэгч та бүхэнтэйгээ эргэн уулзах болно. Тэгээд та бүхэн маань бидний өнгөрсөн гарсан дугааруудыг бас үзхийг хүсэж байвал YouTube хуудаснаа манай нэвтрүүлэг байршсан байгаа шүү. Тийм учраас та бүхэн маань зөвийн тухай ярилцгийг нэвтрүүлгийг бас YouTube-ээс үзэх бүрэн боломжтой юм шүү. Ингээд өнөөдрийнхэн нэвтрүүлэгтэйгээ хамтдаа байсан та бүхэндээ маш их баярлалаа. Энэ эх орон телевизээр ч гэсэн одоо бичигдсэн бидний хийсэн нэвтрүүлгийг бас давтаж одоо гаргана гэж ингэж байгаа тийм ээ. Тийм учраас тэр давтаж одоо гаргах үед нь бас алдалгүй үзээрэй гэж бас хүсэж болох юм тийм ээ. За маш их баярлалаа. За баярлалаа. За үзэгчдээ маш их баярлалаа. Өнөөдрийн зөвийн тухай ярилцлагын цуврал нэвтрүүлгийнхаа өнөөдрийн дугаараар бид ёс суртахууны үндсэн ойлголтуудын нэг болох амьдралын мөн чанартай холбож зовлонгийн мөн чанарын тухай хамтдаа ярилцлаа. Ингээд ярилцлагын нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг шимтэн үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд хэсэг хугацааны дараа үзэгч та бүхэндээ эргэн уулзах болно. Баярлалаа. Баяр та.